За нийт тариалчтай энэ өдрийн мэндийг хүргье. За би өндөр компани Бордооны үр ашигын тооцоог та бүхэнд танилцуулж байна. За 22-оос 23 оны судалгааг танилцуулж байна. За үр тариа буюу будаан дээр 2 жил хэрэглэхэд дундад центр 2 жилийн дундад центр хяналт хуулбар болвол 13.1 центнэр. За нэг га улаан будаа тариалахад сая орчим төгрөг гарч байгаа. За 13.1 центнэр ургац бүрдүүлээд авахад ашиг нь 223 мянган төгрөг орчим ашигтай байгаа. Бордоог хэрэглэснээр 5.5-аас 6 центнэр гаагаар нэмэгдүүлснээр 37-аас 40% болоход 510 мянган төгрөгийн ашигтай гарч байгаа. За тосны ургамал буюу аравсан дээр бол 2 жилийн дундаж ургацын хяналт нь бол 6.6 центнэр. За 1 гагийн зардал бол 540 мянган төгрөг. За 6.6 центнэрийг хурааж авахад 436 мянган төгрөгийн ашигтай байгаа. Тэгэхэд бордоо хэрэглэсэн хуулбар дээр бол 3.6-аас 5.8 центнэрээр нэмэгдүүлэхэд 45-аас 60% нэмэгдэж байгаа. Ингэхэд сая 334 мянган төгрөгийн ашигтай болж гарч байгаа. За төмс хүнсний ногоон дээр бол 2 жилийн дунд хяналт бол 187 центнэр байгаа. Нэг газар төмс тариалахад бол нэг 5 сая 838 мянган төгрөг буюу 6 сая төгрөг орчмын зардал гарч байгаа. За 187 центнэр ургац хурааж авахад 8 сая 181 мянган төгрөг буюу 8 сая 200 мянган төгрөгийн ашигтай байгаа. Бордоо хэрэглэхэд 35-аас 49 центнэр гаагаар нэмэгдүүлэхэд 18-аас 26% нэмэгдэхэд 11 сая 551 мянган төгрөгийн цэвэр ашигыг бий болгож байна.